хийн. Амман ч гэсэн надад бол бас айгүйх тусламжтай хийх одоо зүг замыг бас зааж ирсэн. Намайг анх зураг зурхад бас их тусалж ирсэн. Тэгээд ер нь бас би бас их жоохон сахилахгүй хөлт байсан. Тэгээд амман бол намайг их болонд их санал өргөл зогсоодог байсан. Тэгээд тэр маань ч гэсэн надад айгүйх одоо миний одоо би хэрн юмд их тийм итгэлтэй байхыг боддог. Манай аав ч гэсэн надад ер нь юмд бол мөрөөдөл байх хэрэгтэй гэж хэлдэг байсан. Тэгээд тэр мөрөөдөлтөд хүрэхэд бол одоо юу вэ те? Юм болгоно дайчилж гэсэн тийм. Одоо бодоод тахна тийм их хүмүүжлийн талын хэлдэг байсан л та. Дулаад чигрэхгүй зүудний алсад мордохдоо нэрэн мөрхөд явчихсан харин тэнгэр миндээ. Одоо бодоход аавынхын сандал өргүүлээд болон зогсоолгож байсан шагнал юм шиг тийм сайхан дурсамж байгааз. Тийм яг ер нь бол итгэж үж бол. Ээж аавын хайр гэдэг сайхан даа. Жижиг арга хэмжээч гэсэн л дараа нь бодоход үнэхээр үнэлж болшгүй хайр юмшигл сэтгэлд үлдсэн байдаг штэ. Ер нь өөрийнхөө зорж тэмүүлж байгаа тэр хүсэл мөрөөдөлтөд ойрхон очиж явна. Ер нь бол тэгж хэлж болох хаа. Тийм би ер нь бол дизайнер болно гэж ер нь багасаа мөрөөдөж хүсэж байсан. Тийм тэгээ одоо бол дизайнер болсон. Тэгээд яг хөө сэтгэл бол хангалуун байна. Тэгтээ Монголд байвал бас яах байсан юм бол гэж боддог л та. Их сургууль гэдэг зай сэтгэл байнга л бас эзгүй явдаг, өгүүлэгдчихэд байна шүү дээ тийм үү. Тэгэхээр магадгүй тэртээ гараад ч юм уу Монголдөө очиж сурсан мэдснэ. Тийм. Очоод нэг дээрэтэр хамт нэг очоод нэг жижигхэн гэр бариад хөдөө хээр очдөг ч юм уу гэж боддоо шүү дээ. Тэгээд яруу найрагч хулангийн хэлдэг шиг зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрандаа гэж юу? Тий. За ойлголоо. Тэгэхээр дараа гэж ярьсан чи хоёулаа дараагийн тухай одоо эзгүй хооронд нь нэг жаахан үргэлжлүүлээд яриадах юм. Дараагийн ер нь ямар зан чанар их таалагдсан бэ? Анх. Ер нь бол их олон юм байгаа л да. Дараа маань их тийм энгийн дэлгүүн аашинтай. Тэгээд ер нь би бодохдоо ер нь яг би бол өөрийгөө нэмэх цэник юм уу гэж боддоо шүү дээ. Дараа маань миний хасах цэник юм болов. Тэгээд хасах нэмэх маань ингэж ер нь тэ гал болж явдаг гэж боддоо. Бээжинд зургийн академид сурч байсан тэр мөчүүд их дурсгалтай үлдсэн үү? Тэглгүй яах вэ? Тэгэл шинэ олон найзуудтай ч болсон. Тэгээд би бас батныхаа найз охинтой хоёулаа тэр сургуульд сурч байсан. Хин гэж яах вэ? Баяр цэцэг гэдэг. Тий. Сойсод та нар олоолаа сурч байсан аа? Тий, ер нь олоолаа. Ангийнхан багш нар яг ангийн багш, логсрон багш, Батмөнх багш. Их сайн хүмүүс. Маш их мэрэгчлийн талаас төдийгүй бас хувийнхаа талаас их зөвлөгөө өгдөг. Сүйс төрслийнхаа нийт багш нартай бас их баярлж байгаа. Тэгээл Бээжингийн академид төгссөн тэр бүх суурь үнцгийг бол тэд нар маань тавьж өгсөн. Тэгэлгүй яах вэ? Тэгэхээр тэднийг өргөлж дотроо бодож санаж явдаг шүү. Баярлаж явдаг. Тийм.
Ер нь үзэсгэлэн гаргаж ирсэн үү? Яг бие даасан үзэсгэлэн гэж гаргаж байгаагүй л дээ. Яг энд ирээд жижигхэн хэмжээний тий гаргаж ирсэн. Улаанбаатарт? Улаанбаатарт сайхан яг 2007 онд дорны өнгө гэдэг хятад төгссөн бүх зураачдын үзэсгэлэн гэж зохион байгуулсан Ганбаатар ах хонгорцуулагчтай бас баярлалаа гэж хэлье. Эндээс надыг оролцооч гэдэг. Тэгээ би зураг мурга эндээс явуулаад. Өөр очроо юм шүү дээ. Тийм оролцуулсан тийм уран бүтээлээр. Тэгээ тэр их сайхан үзэсгэлэн болсон гэж болсон. За би ч бас баяр хүргэе. За баярлалаа. Цаашдаа бас олон хүн бие даасан сайхан үзэсгэлэн гаргах байхаа гэж бодож байна. Тэрч оюутан багтаал анхтай хэлцчихсэн. Тий. Бид хоёр хоёлаа Сүйс төрөлх орлогын дээд сургуульд сурч байсан. Яг нэг анги байгаагүй. Эднийх ч орон зураг чимэглэл дизайн анги, би ч орон зургийн ангид байсан. Тийм. Тий. Тэгээд яг эдний анги их олон охтуудтай. Тэгэл яг би нэг их сайн мэддэг. Тэгтээ яг танил байгаагүй. Тийм. Тэгээ яг нэг жил сураад төгсгүүрээ танилцчихсан ах. Тэгэл тэрийг дарсахад бол маш гоё байдаг. Та хоёр тэгээд ер нь хэдгээр курсээс найзсан? Тэгэл нэгдүгээр курс төгсөж байгаа үед л анх танилцчихсан. Тэгээд дараа нь өөр тийшээ сурах гээд байсан тийм. Тэгээ 2 дугаар курс 3 дугаар курсээс би шалгалт өгөөд тэнцээд Бээжингийн орон зургийн академи руу явсан. Тийм тэгээд Гамболд маань ээж рүүгээ тэр үед бас явах оролцсон. Нааш Америк. Тэгээд тэр үед чи хоёлаа явах болсон гээл би сургууль явхаад баярлсан гээл Гамболд тэрэнд гойноглаад айгаа бас гой мөртлөө бас айгаа тэгэл хоёлаа дөнгөж оюутан дөнгөж 18 настай тий 18 настай. Тэгэл битэрээ бол жаргалтай мөртлөөс тэр өхөн айд ингээл айгаа ачлантай юм шиг тий одоо ингээл салаад явчин тэгээд дахиж уулзахгүй яана ч гэж бодогдох үе байсан л та тий. Яаж харцдаг байсан? Намайг амралтаар эхний жил нь шүү дээ. Би нөө хэл сураад яг хэлний сургууль дээр идэгсэн. Тэгэл анх очсон намар өвлийн амралтаар цагаан сороолоо би гэртээ арай. Тэр чинь тэгэхэд дөнгөж үерхдэг нэг бүр нэг ээж аав таньдаг байгаагүй. Тэгэл тэгсэн чинь гам бол энд ирчээл би ээжтэл би найз охин руу очих хэрэгтэй гэдэг. Яг намайг амарсан. Миний хайраас хүрээд ирсэн. Тэгэл би ээж аавдаа хэлгээл хэлж чадахгүй айгаад ямар найзтай болсон гэж хэлгээсээ ичээд айгаад тэгэл ямар найз ирсэн байна гэж яг тэр үед анх тэгэл ээж аавдаа хэлээ танилцчихсан. Ээж аав нь юу гэж юм бэ? Тэгэл эхлээл